Шинэ Ховд хот төсөл нь одоогийн Ховд хотын төвөөс урагшаа 3.4 км зайд орших 245 га газар дээр төлөвлөгдсөн. Энэхүү хотын нийт 4 бүсчлэлд хуваагдах бөгөөд төвийн бүс, орон сууцны бүс, хаус хорооллын бүс, амралт цугаалгын бүс гэсэн үндсэн 4 бүсээс бүрдсэн. Төв зам нь 4 эгнээ автомашины зам, мөн дугуйн замтай явган хүний замыг утсууг модоор тусгаарлаж өгсөн ногоон байгууламжтай. Төвийн бүсэд нутгийн удирдлагын ордон номын сан иргэд дүүчлэх төв эвлэг цагдаагийн газар болон Сутай гаст 20 давхар үйлчлэгээтэй тансаг зэрэглэлийн орон сууц багт. Орон сууцны бүс нь 7, 9, 12 давхар орон сууцнуудаас бүрдэх бөгөөд хүүхдийн тоглоомын талбай, өндөр наснуудын амрах талбай, автомашины ил болон дулаан зогсоолыг хүрэлцгүй хэмжээгээр төлөвлөж өгсөн мөн орон сууцны бүсэд сургууль цэцэрлэгийг хүрэлцээтэй байхаар тус төлөвлөсөн болно. Хаус хорооллон single house, twin house, town house-нуудаас бүрдсэн бөгөөд хаус болгон өөрийн гэсэн эдлбэр газартай. Амралт цугаалга, бүс цэцэрлэгт хүрээлэн метр квадрат газарт 5 бүсд хуваагдсан бөгөөд бүх төрлийн спортын талбай, усан спортын төв, үйлчлэгээний хэсгүүд, тоглоомын төв, заал тавилан, дугуйн зам, амралтын талбай зэрэгээс бүрдэх бөгөөд мөн 78 м өндөртэй Ховд Тауэр цамхагт барилгыг төв хэсэгт нь төлөвлөсөн. Энэхүү шинэ Ховд хот төсөл нь архитектур төлөвлөлт болон хөдөлгөөний зөв өрсөлдөх чиглэлтэй хамгийн чухал нь хүн амьдрах тавтай ногоон байгууламжаар хүрээлэгдсэн эрүүл аюулгүй орчин бүрдүүлж өгсөн жишг хот болох үс төсөл болсон юм а.